бараг 20 хоног заларсангүй. Хамгийн сүүлд 7 сарын 10-нд болов. Агуу юм байна. 11-нд буусан юм биш үү? Тий. Өндөрч нав. Ахаар ихтэйс. Өнөөдөр бид подкастын асуултаар нөгөө нэг хөгсөдтэй холбоотой асуултуудын 133 дахь асуулт сүнс яагаад хорогддог вэ? Ер нь хорогддог уу гэсэн асуултаар ярих гээд цугласан байна. Ер нь та нарын ойлголтыг сонсох хэрэгтэй. Одоо юм хомонд хөөгдсөн сүнсний мэдээлэл гих зүйлс амд амьдсан яриаг их мэт олон зүйлийг сонирдоо байлгүй. Тэрэн дээр сүнс яагаад хорогддог вэ гэдэг талаас ер нь юу хэлмээр вэ? Ослооноос болсон амиа орлсон тэгээд нэг юмдаа хорогдоод үлдчихсэн. Тэнгүүтээ эсвэл нэг хүнээс өшөөгөө авах гээд үлдчихсэн хүмүүсээс сүнс хорогдоод альбан болдог гэдэг. Одоо өөхөх ёстой цаг хугацаанаас өмнө ямар нэгэн гамшиг ч юм уу аюул осол тэр сүнсийг чинь одоо нөгөө нэг авчирч өгöd буцаагаад авах ёстой тийм хүч байгаа да. Гэтэл ингээд тэр хугацаанаас өмнө ячих юм бол тэр эндээ хорогдоод гэх юм уу яхаа мэдэхгүй гэлээ. Тэгээд орчиндоо нэг тийм сөрөг нөлөөлөл үзүүлээд эсвэл буруу талд эзлэгдээд гэх юм. Тэгээ гайвуулаад идэв юм шүү. Тэгж л. Тэгээ миний ойлгож байгаагаар хамгийн нэгдүгээрт тэр хүн ямарваа нэгэн зүйлийг хийж амжаагүй дуусгаагүй. Учираас хоёрдугаарт одоо эд хөрөнгөндөө хитрхээ санаа зовсон юм уу хүүхдүүдэд одоо хойч үедээ хэн нэгэн санаа зовсон болоод байж болох юм. Одоо таамагшгүй одоо ойлголтоор гуравт нь болохоор яг түрүүний хэлдэг чинь гинтийн тийм ослоос үүдэлтэйгээр ингээд төлөвлөгөөгүйгээр үйл тал нэг юм. Одоо би нас орсноос Тэгээд бас нөгөө өөрийгөө өгсөн гэдгийг хүлээж зөвшөөрч чадахгүй байгаа үедээ орогддог гэж бодсон. Нэг талаар зөв, нөгөө талаар бас өөр байж болно. Хүн бодох үед эрчим ялгардаг болов. Бодлын хүч бид нөлөөлөх болов. Нөлөөлдгөө бид нар л аваа ингээд одоо би жишээлх юм бол ингээд маш их тийм эрчимтэй дасгал хийж илээ гэж бодоход өвдөлт үүсэнгүүт юугаа тэр өвдөлтөндөө биш дасгалынхаа үр дүнд ингээ анхаарахаар өвдөлт бол өөрчлөгд юу яадаг илаашаад байгаа ч юм уу тиймэрхүү байдлаар ингээд нэгсэндээ хаашаагаа анхаарал хандуулж гин тэрнээс хамаарад тэр бусад зүйлсийг өөрчлөөд байгаа юм шиг санагддаг шүү дээ. Яг зөв. Тэгэхээр яг сүнс хорогддоггүй гэдэг дээр нэг талтаа зөв, нөгөө талтаа бас яг сүнс гэж үзэж болохгүй. Та нарын анхаарлаа хандуулсан зүйлийн эрчим байж болно гэсэн үг юм. Анхаарлаа хандуулсан болохоор тэгж тодорч өөрийн эд зүйл, эд хөрөнгө гэхэд тэр өөрийн эрчим энерги гэдэг юмараа бий болсон шүү дээ. Тиймээс тодорхой хэмжээний дурсамж, анхаарлын төв, бодлын хүч тэнд шингэж үлдэж болно гэсэн үг. Тэгэхээр эд хөрөнгөд ч гэсэн шингэж үлдэж болох юм. Болно. Гэхдээ сүнс нь байх албагүй байх юм шиг. Энерги шингэл. Тэрийг та нар сүнс гэж шууд нэг утгаар нь дүгнээд иж болохгүй гэсэн үг юм. Тэгдэг. Тухайн нөхцөл байдал, өөрийн ахын дүүс тэдэндээ санаа зовсоор байгаад
анхаарал нь өвчнөдөө биш ч юм уу, тийм үү? Өөрийн алд бие гэхээс илүү тэдэнтэй анхаарал тавьж санаа зовж байсан бодлын эрчим тэндээ бас эрчим болоод үлдэх боломжтой байдаг. Тэр хүн бие борлоо тэрийг та нар тодорхой хэмжээнд мэдрэмхцээ сүнс хорогдсон сүнс ингэсэн гэж болох нь дүгндэг байна. Нийтэд нь. Тэрнээс тэр анхаарал төвлөрүүлсэн тэр эрчим бодол ялгаруулсны үлдэгдэл байж болно гэсэн үг. Энэ ялгаа гагцхуу далд тийм үйлдэлд хэмцэлдэж сурсан буу улаач болоод эрдэм номтой зан үйлдэлнүүд л мэднэ. Яг жинхэнэ сүнс үү хорогдсон уу эсвэл тэр зүгээр л жижиг бодлын үлдэгдэл эрчмийн хүч байж үү гэдгийг ялгах хэрэгтэй болдог гэсэн үг. Тэгэхээр за энэ ингээд сүнс нь хорогдсон юм байна гэд шууд нэг ойлголтоор дүгнэх нь буруу болж байгаа. Тэг. За замд нэг хүн ингээд нойрсч байна гэж та нар бод. Гэрлөөгөө очин доо. Удахгүй ингээд манай гэр тэнд байгаа гэд төмөр үлгэнд явж ээж. Тэгээ бодоод зүудлээд ингэж байтал өгчлээ. Осолт ч юм уу. Тэгвэл тэр бол юу байх нь вэ? Сүнс нь очиод байгаа юм биш. Тэр яарч байсан бодлын хүчний эрчим юм шүү дээ. Тийм байна. Хүн амьдлал байгуул өөрөөсөө янз бүрийн бодол эрчим ялгаруулдаг гэдгийг тооцоолох хэрэгтэй. Тэрний зарим зүйл нь үлдэгдэл болоод гүн дурсамж холбоос үүсгэж байрлах боломжийг үүсгэж байгаа юм. Зарим нэг хүмүүсийн эд зүйлс ихэд хүртэл шидийн арга барилаар байдаг тал биш шүү дээ. Тэрийг хүмүүс шид гэж яриад байдаг шүү дээ. Гэтэл тэр зүгээр л үндсэн анхдагчийн бодлын эрчмийн зүйлсээр оролцолгүйгээр түүнийг бие даан дэмнсэн зүйл байж болно гэсэн үг. Одоо бясалгал төлөвт ороод хуур юмд ялзрахгүй сонирн байдаг гэхэд тэр зөвхөн төвлөрлийг махан биеийн төвлөрлөөр тунгааж байгаа тэр бодлын хүчин тэндээ үлдсэн байж болно гэсэн үг. Тойрог хамгаалттайгаар тэгээд ялзарч муудахгүй байж болно шүү дээ. Харин тэрийг хүмүүс хараад шийдэж үзэх нь. Уул нь маш хурдан ялзарч муудах байтал яагаад ингэж үг гэдэг ч юм. Ярианийг интэг болов төвдийн тийм замнаар өөрсдөө ерөөсөө ашиглахгүйгээр яа. Тийм. Гэхдээ Монголд ч бас байгаа шүү дээ. Тэгэхээр тэд нар бол ингээд тодорхой хэмжээний энергийг өөртөө ингэж яг тэр махан биендээ хоримтлуулж төвлөрүүлж ингэж хүрээл үсгэж орхичоод тэгээ сүнс нь явцсан гэж ойлгож болох уу? Зөв. Тэгдгийм. Тэгэж болно гэсэн үг. Тэрийг та нар зөвхөн сүнс хорогдох сүнс гэж үзээд байж болохгүй гэсэн үг. Энэ яг бодлын эрчмийн төвлөрлөөр бий болсон зүйл үү? Эсвэл үнэхээр хорлол нэхлээр тэр зүйл байгаа юу гэдгийг тооцоолох хэрэгтэй болно. Ол усны хорлолоор бий борсон хүмүүс гэж байдаг. Тэднийх бол шууд нэхлийн дагуу үлддэг. Бүр бодит юм шигээр. Сүнс нь үү? Тэрний цаг хугацаа гатсан. Тийм учраас тэнд байгаа эд зүйлсийг хөдөлгөж дурсамжин дундаараа явж болдог байх нь шүү дээ. Тэр болгоныг энгийн хүмүүс мэдрээд ирэхээр 2 цагийн гажууд л үсээд айдаг. Нөгөө нэг зам дээр төлөвлөд үздэг. Тэндээ ямар нэгэн уул усны нэхлээр сүнс нь үлдчихэд тэндээ ингээ хамгаалагч байдлаар үлдсэн гэдэг. Ямар нэг байдлаар нэхэл төлөөс үйлдсэн бол тэрийг заавал өөрөөр нь төлөвлөх тийм хатуу зарчимтай. Хүн чинь шууд л тэнгэр бурхных нь өмч биш шүү дээ. Махан бие суурилсан бол хөрсд газрын бас мэдлэлт байх ёстой. Ямар нэгэн зарга үүссэн бол тухайн сүнсийг архамжиж үлдээгээд өөрийн төлөөсийг төлж дуусах хүртэл ажиллуулж болдгоо гэсэн санаа юм шүү дээ.
Тэгэхээр одоо яг л бидний хамгийн ойрхон мэддэг бол энэ Оросд итгэл дамп гэж байдаг. Монголд одоо энэ захирт 2 гигантын гэж тийм ээ гисрэл нам гэдэг. Тэгэхээр эдний одоо юу н бие нь ингээ байгаад байдаг. Сүнс юугаар одоо сүнс нь бол өөр газар байсан. Тэгээд ямар зоригтойгоор ингээ бие ингэж одоо амьд юм шиг ингэж байлгаад сүнс нь одоо хаагур байлгадаг юм бол тийм. Тэгвэл хөвлөрч суугаад өхнө гэдгээ мдээгүй байж болно шүү дээ. Бүх бие эндээ төвлөрүүлж эрчим бодлынхоо бүх зүйлийг эндээ хураангуйлж болно. Тэгээд тэндээ бодлын эрчим үлдэж болно гэсэн үг. Тэр бодлын хүч бас амар хүчтэй. Маш хүчтэй захирч чаддаг байх нь тийм. Та нар гэхэд зарим хүнийг шууд бодлоор үзэн яддаг. Зарим хүнийг бол бодлороо өрөөдөгч байд. Хамгийн хүчтэй их муу юм бодохоор айгүй хордон билээд байгаа юм шиг санагддаг тийм. Тэгтийн. Хин нэг ингээд ингэчүүл таарна гэдэг ингээд ингүүл таарна хэр ингэчтийн тэгэхээр дараа нь өө надад солчоо байгаа. Тэгэж утгаар нэрээс юу Та ямар амин бэ? Ер нь тэгээд ийм шүү дээ. Маш олон муу бодлууд нийлээд нэг данхаараад ирэхээр тэрнийг идэж дуусгадаг гэсэн үг юм. Хүн болгонд энэ чадвар байдаг. Үнийг баг хараалтай жишж ойлгож болох уу? Болдгүй яах вэ? Отоо ханзангоор эсвэл шаарлахж барьцах. Ер нь хэн нэгний дурсамжийг хэн нэгэнтэй хамт байсан дурсамж нь таагүй байвал тэрийг хүмүүс үргэлж бодоод байдаг шүү дээ. Тэр холбоотой хамааралтай хүний дурсамж нь бас нөгөө хүндээ давхар шилжих боломжтой байдаг юм. шилжих. Тэгэл та нар ч тэгдэг шүү дээ. Оо энэ ястаа тэгэх гээд байсан голж хохно гэл. Нэг үндэ тэгвэл энэ дээр ч гэсэн та нар хараах юм дээр оролцсон байж болно шүү дээ цагаахнаар. Өөртөө анхаарч төвлөрөхөөс илүү өөр нэгэд анхаараад тэрний талаар ажиглаа сууж ин гэдэг бол муухгийн шинчүүдээ бас. Тэгээ нэг хар хилам, цагаан хилам гэдэг дээ шүү дээ. Тэр хүнд ингээд их ингээ юм бодоогүй хэрнээ нэг тийм цагаахан атаархал гэх юм тийм юм байх юм бол тэр хүнд бас ингээ гайвалдаг. Хүн өөрийн чадахгүйгаа зүйлийг хэн нэгэн чадж эхлэхээр нэг бол хорлоход шарлах нь, нэг бол өөрийгөө дайчилж эрдэм юм сурж түн шиг болох юмсан гэж санаа тавьдаг гэсэн хоёр бүлэг гэж үзнэ. Тэг. За гурав дахь нь бол энтэй энэнгөө угаасаа л би ямар энэ хүнтэй адилхан байх биш гэдэг ч юм уу. Бууж санал. Үгүй бууж өгөх биш. Сонирхсан таарахгүй ч болно шүү дээ. Тэгэхээр сонирхгүй. Тэгж. Ингээд тэгвэл гурван төрөл байх юм. Гэтэл ихэнх арга барилыг хараад байхад ер нь надаас илүү горчлаа тийм учраас энэ муу ястаа өхөл таарна гэд нийтээрээ жоохон барьж идчих гээд байдаг тал биш үү? Бидний ер нь яг нийтлэг хандлага бол тийм болчиход байна. Ягаад тэгэхээр надаас илүү гарчингууд үнийг л доош нь татгаар угсаа амрах юм чинь. Амар байт юм чинь. Хичээснээс доош нь хэлсэн юм шүү. Тэгэхдээ тэднээс харин суралцаж тий. Үлгэр жишээ болгож өөрийгөө хөгжүүл суралцах нь уулын чухал байгаа. Тийм. Гэхдээ нөгөө талаар заавал тэрнтэй адилхан болох албагүй шүү дээ. Тийм. Тэгэхээр ер нь ялгарч гарч ирсэн хүмүүстэй жоохон Монгол гэлтгөө бүгд л дургүй байдаг юм шүү дээ. Хичээхэн дэндүү их хүч чадал эрчим шаарддаг. Эрчим шаарддаг юм шүү дээ. Тэрний оронд үнэхээр дорд үзээд доош нэгээд энэ ч нэг өчүүхэн амт байсан даа гэж сэтгэлээ хуурах хоёр аль нь илүү амар вэ? Яг өөрийнхөө байгаа газар доош ингэж татах нь л. Тэгэл энэ улс орн чинь юм байгаа юм шүү дээ. Ухаантай сэргэлэн байвал энэ яас ухаантай юм. Би тэнийг юм гэж юу гээл. Бурхан тэнгэр минь над хэлээд өгөөч л гэж байгаа юм шүү дээ. Би үнэхээр тэнийг юм уу? Яагаад энийг ивэ гэдэг юм ч гэдэг юм уу? Ингээл барьцчих хэлдэг. Эсвэл нэ өөрсдийнхөө хичээл зүтгэлдээ анхаарахгүйгээр хэн нэгнийг үзий ядаж хорсож шүү дээ. Энэ яасан мөнгөтэй, энэ яасан арга баширтай.
Энэ яасан сайхан амьдртын гэтэл би гिचгээл тэгэл ерөөсөө л энэ юмог үзчихсэн гэдэг сэтгэл нь дийлээд байдаг. Би ч гэсэн энэ шиг байж чадна гэл. Тэ, жоохон хичээх юм бол чадчихна амархан гээд. Тэгсээр нэг хичээдгүй. Хөдөлмөрийн одоо ер нь бол маш багаар үнэлдэг гэх юм уу? Тэгээд цааш Сайн нэрээ нэг хөдөө байж байгаад ингэсэн юу гол иргэдэс нэг алтай юм болдог юм. Дэмэг бол тийм. За. Тэг чи тэрийг авахсан чинь тэ авахлаагүй л тэ. Аваагүй л тэ. Хүний гайвч. Тэ хамаагүй бас тийм олж болтгоо гэд. Олж болтгоо чи авч болтгоо гэд. Би тэрийг амгадаа шууд хайлуулч марсан гэсэн л та. Йоо ямар амар. Тэр яваа Тэгэл ингэсэн. зарч штий. Ер нь зүгээр тохиолдсон аимшигт явдлууд дээр нэг Японд амьдардаг Монгол эрэгтэй нэг метроны буудлын дээрээс бөгж олсон юм байна л да. Тэгээ тэрийг очиад ямар гоё бөгж вэ гэд зүүцэн чинь орой олгон зүүдэнд нэг амар гар хөлн тасасчихсан хэцсэн Япон эмэгтэй ойж ирээд ардаас нь хөвөөд исэн юм байлээ. Тэгээд нэг Монгол бууд үзүүлсэн чинь над бөгжөнд чи асуудал над бөгжөндөө хорогцсон юм байна. Тэгээд метроны амиа олцсон гэжсэн. Ахаа. би тэгэхээр саяар өвөгийн хэл дээр яг тэр нөө яг мэдээлэл энерги шингэсэн юм гээд ямар нэгэн хэмжээр шингэсэн байна шүү дээ. Тэр нь тэрийг хайлуулаад хэлбэрийг өөрчлөөл тэгэл зарчхад болчих واخгүй. Тэрний гол нь тэрийг өөрөө авцсан юм чинь чамайг мэдж байгаа шүү дээ. Чи тэрийг хайлууллаа гэд чамтай хамгийн сүлд холбоотой байсан учраас чамайг л дагаа шүү дээ. Харин тийм. Тэгэхээр дүрс нь яаж човирсантай гол нь биш. Хин тэрийг авч хэрэгэлсэн бэ гэдэгт гол учир байгаа. Тэгэхээр хүмүүс одоо энийг ингээл жоох өөрчлөл ингэж хэмчин гэдэг юундаа хууртаад тиймэрхүү зүйлээ одоо золиос нь болдог гэсэн үг. Энэ бол тусгай хэрэг шүү дээ. Энийг өвдөс чадварын аргаар хаахгүй бол тэр магад тийм зүйлээс хамгаалахын тулд хэрэгээр хайсан ч үж болно. Гар цаах гэж. Энэ бас хараал доор. Тийм ээ. Өөрт нь гай ирэх гээд ирэнгүүт тэдэнд тодорхой хэмжээний муу олгоны эрчмийг шингээдэг байх нь шүү дээ тэр зүйл. Тэгэж шингээж яваад хүний шунлыг төрүүлэх хэмжээний газар орхиод явцдаг юм. Ямар Тэнгүүд тэрийг эзэн таарсан нэг нь олж аваад шууд хараалын нүүрнэ гэдээ дууддаг. Тийм нэг хуучин хувцсанд ингээ мөнгө гэдэр хийгээд ингээ хуучин машин зашинд ингээ дин тэнд нь бас тэрийг зоос моос өдр үлдээгээд тэгээ хүмүүс тэрийг аваад идэлж хэрэглэн штэ. Тэгээ гайг нь үрдэг бас тиймэрхүү явдлууд байт. Болдгоо яах вэ? Тэрэнд хамаг л хөлс хүчээ шингээд хамаг дурсамжаа үүсгэсэн тэр болгоноо хийж байгаад өхлийн хүнд өвчтэй бол тэрийг май гэдэг өгсөн ч бол. Тэрийг нэг гинэн ядуу хүмүүс нь аваад өмсөн. Гарцанд нь тэр хүн өмсөд гайг нь өрмөгс нөгөө хүн яларшиж болно гэсэн үг юм. Яг тэгвэл гайг нь хуваалцж үрж байгаа юм чинь яах вэ? Давхар тийш нь шилжүүлж болох юм байна гэдэг үндэслэл юм. Тийм. Тэгвэл хараалч бүр янз бүр хийж болох. Тийм учраас эзэн Чингис хаан ч тэгж хэлсэн байх шүү дээ. Өөрсдийн хийснийг өөрсдийн ойсныг өмс гэдэг нь тийм учиртай шүү дээ. Хийж байгаа юмд нь хүртэл энерги шингэж байгаа учраас хүн болго өөрсдөө юмаа чаддаг байсан юм биш үү? Вау. Тийм байна. Тэр бус зүйлээс хамгаалагдана. Өөрийнхөө одоо хамгаалтаар ингээ Өөрсдийн хийснээ идэл, өөрсдийн ойсноо өмс, өөрчиүүлээ. Хоол хүнс гэдэг зүйлээ хүртэл өөрсдийн одоо хийж үртээсэн тэр идэж уух зүйлийнхээ хөдөлмөрийн шимээ идэж ууж вэ гэсэн санаа юм. Бусдынхаас биш гэсэн үг. Энэ нь муу зүйлээс хамгаалагдах хамгийн том хамгаалалт болдог байх юм шүү дээ. Хэн нэгэн чамаад гай ирэх гээд байхад нэхэл ирэх гээд байхад энийг би өөрийн хөдөлмөрөөр ходоодондоо шингээсэн юм гэхэд дотор өвч авахгүй. Энийг би өөрийн хөлс хүчээр бий болгож өөрийн гарын урд үгээр хийсэн юм аа гэхэд хинч нэхэж чадахгүй. Эдл чирэглэх зүйл нь энэ миний өсгөж тэжээсэн мал адуус юм аа. Тийм учраас гэхэд
бас нэг хэл ирдэг байх. Тусгай 3 хамгаалалт байна. Ямар Тэгвэл Хүн өдөр болгон уудаг, иддэг шүү дээ. тийм. Тэгвэл аманд орж байгаа зүйл хүртэл өөрийн гараар хийж, нүдээр үзэж хийсэн зүйл нь илүү амар байдаг. Харин бусдын гараар хийсэн зүйлд юу ч хийж болно. Хорч байж болно гэсэн үг. Тэгвэл одоо ингээд бид нар бол одоо ч дандаа бус тийм юм л хэлээд чинь л та бодгол хэрэгтэй юм байна. Тэгээ ер нь юу яг өө ингээд сайн одоо ингээд амьдрахын тулд одоо бид нар шиг амьдрахад чи асуудлууд гарна. Тэрийг ингээд яг саяных шиг өөрийн одоо ингээд санаатаа санаагүй бодлоор ингээд хүмүүс тус муугар нөлөөлдөг юм. Дээрээс нь одоо өвдөж чадвартай хүмүүсээр ингээд харагдчихсан ялангуяа хийх нь ер нь түгээмэл болчихсон. Тэгэхээр дараа нь ингээд насны эцэст гэдэг юм уу дараагийн үе шатанд төрөлтэй ингээд сүнсэн бие хүн одоо бие өрхөө ингээд сүнсэн биедээ ингээд очингууд за чи хүмүүст маш их тийм одоо тэр нь ямар нэгэн байдлаар үйл одоо балаг болох уу маш их тийм энэ наснда л одоо нэг л амьдрах юм чи одоо би бол ингээд нэг л амьдрах юм чи ер нь тэгэл өөрөө сайхан амьдрч бол маа гэж бостроо тий одоо ингээд муухай юм бүх юмудаа яgal замаа цэвэрлэл яваад хана шүү дээ. Тэгэл ингээд яваад байсан чи ер нь ингээд сүүлд ингээд очихоор жоохон буурал явчихжтэй гэж бодогддог та. Хүмүүс л тийм. Махан бий бол махан л бий. Сүнс бол өөр. Ямар нэгэн байдлаар үйлдэл болж хэн нэгэнд буруу эргээр нөлөөсөн л тэр болгонд заавал данслагдах ёстой байдаг. Түүнийг аргалах, таринчин шидтэн гэж байхгүй байх юм шүү дээ. За жишээлбэл бодоод үз. Гадар устдаа дайн зарлаа тэрийг ухдаг байлаа гэж бодъё. Нэг хүн обоо хүлжжээ. Гэтэл нэхэл нь ирэхийг мэдэрч байгаа. Зүуднээр би хааны өгөөт хөр хөөхт мороогдох гэдэг. Энэ үед яг тэр нэг л арга үлдсэн. Энэ орлогынхоо ядаж 10 хуваасны нэгийг ядуust нөхчий гэж. Намайг сайнаар дурсах. Гэх мэт тийм арга хэмжээ аваад нэг зүйл хийгээд бүтээгээд өглөө. Гэтэл нөгөө ядуус нь тэрэнд нь талархаж эхлэмэгц. Өөрийнх нь олдог ол зомгийн зүйл дээр нэхлэн нөгөө ард иргэд рүү шилжиж болно гэсэн үг. Тийм ч учраас энэ ялангуяа одоо уул уурхай газар хүч компаниуд чинь өөрсдийнхөө хэмжээгээр орон нутагт тий энэ тэнд нөө бүтээн байгуулалтын хүмүүст чиглэсэн ажлуудыг хийгээд идэг шүү дээ. Тэгэхгүй бол манай улаан цэмтийн өрсөд бол шууд идээд байхын анзаараад тэр уурхайтай нь булчлахаа л бодно шүү дээ. Юм авах жоох хооронд нь газар шилгээгээл булгачсан амар үз. Тэгээ бодоод чинь нөхцөлөл бүрт ордмоор юм байна тийм. За тэрний хууль цаазыг баталсан хүмүүсийг хүртэл жатгалахад амар болох юм шүү дээ. Нэхлийн гүйцэл гэж үр удамтай нь бадаж дуусгах хүртэл зогсохгүй үйл хийж болно гэсэн үг. Гэтэл тэд энийгээ гадарлаад хэн нэгнээс заавар аваад бас жоохон хаялга өгөөд игнэнд олон ард түмнийг нэгтгэхэд байгаа нь үйл хийхэд маш их саад учруулдаг байх нь шүү дээ. Ямар муухай. Өө тийм аргыг хэн зааж өгд юм бол? Муухай аргатай. Үдс чадвартай. Хэлээд байгаа нөхөр. Зоосонд захирагдсан бас харт талын шулмын талынхыг хийдэг. Ер нь өнгө зоосны төлөө юу ч хийхээс буцахгүй ходоодондоо захирагдсан хүмүүс олон бий шүү дээ. Тэдэнд яг онгод тэнгэр буудгүй юу гэдэгтэр маш их эргэлзээтэй байдаг юм. Ягаад гэвэл тэр бас шунлаараа хоолж байгаа зүйл. Гэтэл тэнгэрч сунах зүйл байхгүй. Онгодод байхгүй. Тэгэхээр яг хизээний тэдний боол болцоход тэр хэдийгээ бас өөрөө хамгаалаад далимд нь ашиг хүртэж байна шүү дээ. Гисэн хэрнээ олондоо болохоор нэг л их бурхны гигэнт зайран удхан гэж яваад байдаг хүмүүс их шүү. Тал үртэл тал алдахгүй гэж хичээж байгаа байдал нь аюултай юм.
Гаана болохоор ард олонны төлөө гэсэрнэ цаагаараа болохоор буруу юмтайгаа тэрийг ингээд зохицуулж болдго юм а гэд ингээд явж байгаа бол энэ жинхэнэ улаач эсвэл жинхэнэ ховрог биш. Тэд бол зүгээр л үлэн зандаа баригдсан дорой амьтад байх. Харьцдаг хүчин хүртэл дөнгөж боссон бөөгөөсч дор байдаг гэлүүд. Пөө. Харахгүй юм байна. Яг энэ хараал жатга руу шингэсэн учраас хараал жатга гэж ер нь юу вэ гэдгийг бодох хэрэгтэй. Хараал жатга гэж юу вэ? Саяны юугаар бол маш их тийм муу энергийн төвлөрөл юм шиг байна. Түүнийг одоо хэн нэгэн рүү ингэж чиглүүлэх. Яг үнэ. Нүдэнд үл харагдах сум шиг юм. Монгол бол яг л ийм олон суманд оногдсон газар нутаг юм. Ард иргэдний хүртэл биеийн тэгээ эвгүй учраас биеийн лүгээ заавал сум харавдаг. Ямар амир би. Өөрт оногдсон сумаа өөрөө сугалж аваад өөр гимгүү нэгэнд маа гэж зоо. Ямар амир. Тэгвэл шарах нь хурдан альна гэж боддог. Гэхдээ нэгэнд харбуулсан учраас яах вэ? Шархаа өөрөө идэх. Тэр шарах бол тэр хүний үеийн юунаас болсон гэдэг болгоныг гэрчлэх, дэнслэгдэх зүйл юм. Тэгээд тэнгэрт маш олон сумны шарахтай ирлээ гэж бодоход тэр болгоны шалтгаануудыг дээд тэнгэр нь мэддэг гэсэн үг болох нь шүү дээ. За чи ингэж явж байгаа тэгсэн байна. Чиний энэ шарах бол энээс болж ингэж өссөн байна. Энэ чи өөрөө буруутай биш шүү дээ. Ягаад өөр хин нэг илүү ингэ шийдсэн юм бэ гэж. Ягаад энээсээ зүхтаасан гэж асуух уу? Байдалж үүсэж болно. Одоо та нарын хэлээд байгаа хар цагаан хилам ийм тийм гэж зөөлрүүлж хэлсэн зүйл бол тэр чигээрээ л хараалж чадах үйл юм шүү дээ. Тийм. Намайг энэ хүмүүс ингэж ах шиг байна. Гингүүт. За чамайг ингэж байгаа хүмүүсийн эсрэг юм хийгээд үгүй. Гин мэдээж нөгөө талд үйл хийлэгдсэн бас уруудаад ирнэ дээ. Тэнгүүт бас л нэг газараа хандна. Би ингэсэн үү гэсэн. Чи хар цагаан хилам болчих. Наатга чин чамд нэг эсрэг талын тим нэг хүн байгаа да тим тэмдэгтэй царайд өстэй гингүүт. Тийм гин. Тэнгүүт нь дахиад тэрэн лөө шиднэ. Жохон зоос аваад дахиад шиднэ. Нөгөөх нь бас оногдно. Дахиад ламбуудаа. Ийм болсон байна. Гэл дахиад жоох юм өгөөл дахиад өөр нэг л үг гэх мэт ингээл томын тогооны үлгэр чинь юм шүү дээ. Монголчуудыг эвлэрүүлэхгүй байна. Хооронд нь алцуулаад нэг нэгэндээ хараал шинээр бий болгож өгөөд байна шүү дээ. Тэгэхээр харагдсан хүмүүсийн амьдрал ямар байх вэ? Өөрчлөхгүй юм байна. Зөв. Нэг химнэлээс ерөөсөө гарахгүй гэсэн үг юм. Гэтэл энд нь шашин шүтлэх нь өөрсдөө дундаас нь хожоод орлоготойгоор бас үйлчлүүлэгчтэйгээр дуусаад байна шүү дээ. Бие даасан хүч болчиход байна. Ямар амир. Хооронд нь тэмцэлтүүлээд Ер нь дайн тулаан гамшиг зовлон ихтэй байх тусмаа шашин нь баяждаг юм шүү дээ. Хүмүүс Одоо та нар шудраг хөдөлмөрлөөч чинь хамаг цаг үе чинь ер нь жоохон өн өртгөн нэмэгдээ хэцүү болж байна да. тийм. Яг энэ үед шашин ажиллаж эхэлдэг байх нь шүү дээ. Энэ бол чиний үүлийн үр. Чи бол тэгж явснаас болсон юм аа гэж бодогдуулах хүртэл арга хэмжээ авдаг. Хүмүүс ч яах вэ? Эхлээд тоохгүй байж байгаа сүулдэ эвгүүтээд хэцүү болоод ирэнгүүт нэрээ тийм юм болов. Би ядтай хувь тавилантай байх статал нэг л биш байна гэдэг. Тэгвэл яг та нартай адилхан яг тийм олон хүмүүс бий болдог. Тэгээд зэрэг шашин шүтлэгт хандаж эхэлдэг. тэгдэг. Тэгмэгсэн тэндээс нь өлгөж аваад та нарыг нэгийнх нь ол зомог заяа буйны гимтэй гимгүү хамаагүй хаагаад нөгөөг нь дэмжихийг хэлж байгаа шүү дээ. Ямар амир. Тэр чинь өстө шудраг биш үү? Санагдчихэв. Өвн хараад ахад та нарт нэг халуун сав тарааж өгье гэсэн зүгээр л 3-4-өөр нь барайл дээр нь гэж байлаа шүү дээ. Хүүхэд залуу. Тиймэрхүү одоо
Өөрчлөлөө тийм юм өнгөө өгнө гэсэн. Ерөөсөө сегэн дээр цугуулсан хэрэг нөөцгөл зүгээр шүүрэл зогтоож байгаа байсан да. Тэгээ тэрийг хараад бидний одоо тэр ахуй амьдрал нэлээд л тийм хэцүү байгаа юм байна даа л гэж. Амьдрал хэцүү биш. Зүгээр л тийм болгосон хүчнүүд нь аюултай юм. Заавал нэгнээсээ өрсөж үж амьдрах юм гэдэг зүйлийг сургаад байна. Илүү гарчиж. Оюун ухаанд нь бүр суулгасан байна. Ер нь ч тийм шүү. Тиймхэн зүйл дээр уралдаж тэмцэлдэж тэрийг авлаа гэд юм болох юм уу юу гэдэг үнгүй юм чинь гэдэг ийм зүйлдээ хөтлөгдөл нөхцөлд идэгдээд байвал ирээдүйн чинь ойлгомжтой байд. Үргэлжил дис сул юм хайж явдаг тийм л амьдралаар дуусна. Цөөрч шиг л. Заавал тэр үнгүү гэсэн болгоныг цөлмөөд байж болохгүй шүү дээ. Нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Өөрийн хөс хүчээр хөдөлмөрөөр оюун ухаанаар олж авсан зүйлэл юм болдгийм байна гэдэг зүйлийг сурахгүй байна. Тийм. Яаж хийж байгаад нэг дис сул юм олж аваад ингэх юм бол энэ бол адтай сэргэлэн бөгөөд ухаантай хүний шинжгээд сургацсан байна шүү дээ. Суулгасан байна. Энд бол алдцаж амьдр гэсэн дүрмээр яваад байна шүү дээ. Алдцаж амьдр гэж байгаа бол та нар нэг нэгнээ харааж амьдрдаг хүмүүс мөн гэсэн үг юм. Наадам гэж бол наадам болохоор буун жалгадав нэрвэл. Нутаг усаараа талцаж бараг л тарж утрах гээд байгаа юм уу да. Тийм яг тал тишээгэл манай танад би ч хідэл тулцсан байдаг л та. Тэр өө саний энэ дээрс нэг зүйлийг л болохоор одоо жишээлбэл ингээд бид нэр ингээд байжсэн чи үнэхээр нэг ажил хийгээд 2 3 ажил хийгээд ингээд нэрэл нэг л ойлгохтой биш байгаад байна гэж хүмүүс бодно. Тэнгүүтээ энэ би ингээд хөдөлмөрлөд тах юм болохгүй. Энэ тэгэхээр ямар нэгэн далтын нэг юм байх шиг байна. Тэрийг одоо мэдээд хий. Тэгээ нэг бүтэхгүй юм байгаад байвал тэрийг нэг аргалуулад мэдэж яваад аргалуулаатгыг гээд одоо юун дээр янз бүрийн үздэг хардаг хүмүүс төр шүү. Энэ бол их маш түгээмэл. Тэгээд ингээ очингууд нөгөө хүмүүс чинь ингээд нэр чи тийм юм биш. Тэгээд нэг арга зам ингээд чи нэг юм дом юм ингээд хийж өгөөд л. Тэгээд тэр нь бол ингээ одоо бодоход бол бас зарим нэг өөддөг биш юм болж таарлаа л та. Тэгэхээр ер нь заавал тэгж хин нэгнийг өөгшүүлэхгүйгээ одоо нэг дундаас нь бол яг ингээд тэр үзэж ирж байгаа хүмүүс бол одоо хөлжиж байгаа гэдэг тэрийг бол хүлээн зөвшөөрч байна яг үнэн. Яг тэр яг ингээ хийлгсэн хүн бол нэг тийм хараад ахт нэг тухайн үедээ л ингээд нэг тийм сайхан юм шиг одоо тухайнхын бодол анхны сэтгэлээр эхний үедээ сайхан юм шиг боловч эргээл ингээд буцаал доошоо хямарчдаг. Одоо нэг нөхцөл байдал нь хуучин юмдээ ороод өөдөлж чаддгүй. Тэгэхээр энэ хүн ер нь яг алдаа нь бол юун дээр одоо миний харж байгаагаар бол яг тухайн хүний өөрийнх нь бодол хүчтэй биш байгаа юм байна л гэж зүгээр яг сайн юугаар ингэ дүгнэж л да. Тэр иймэрхүү хүмүүс их байгаа. Ер нь гадуур одоо Монгол. Тэр ийм хүмүүсийг ер нь яаж одоо тийм заавал хэн нэгэнд үзүүлэхгүйгээр өөрсдөө түүнийгээ засах боломжтой бай. Тийм одоо арга барил одоо тийм арга зам байдгүй. Монголд нийт хэдэн сая иргэд амьдарч байна одоо. Одоо 3 сая 600 орчим. За тэгвэл тэдрээс хэдэн нас үе төрсэн хөдөлмөр эрхлэх боломжтой вэ? Сая 300. Тэгвэл сая 300 мянган ажлын байр байдаг уу? Тийм байхгүй ер нь нэг 6. За 3-ны 1 л баг. Тийм үү? Тийм. Тэгвэл яах юм? Нэгэнд тийм төвшин үүсээгүй учраас энийг өөрийн азгүй хувьгүй байдал гэж бодоход хүрэхэд хүртэл нөлөөсөн шашин шүтлэг байна. Тэгэхээр 3 дутамд нэг нь л амжилттай байх юм бол яах вэ? Энд жинхэнэ хараалын тулаан болох боломж үүснэ гэсэн. Хэрвээ бүх ажлын байр бөгөөд бүх юм нь бэлэн байх юм бол хүн заавал шашинд хандах албагүй юм. Тийм. Давхар энэ тогтолцоонд байна шүү дээ. Тийм байна. За одоо ингээд залуу өрсүүдийг бол тухайлбал улиралтай.
За оюутан өрсүүдийг бол 5 6 7 8 9 8 сар дуустал бол зүгээр цалингүй ажиллах зорилготой хүмүүс зөндөө бий. Хөдөлмөрийн цааж мүлжиж ажиллал болгож ивэл болоо гэж тэдний гарцдахад бэлэн хүмүүс зөндөө байдаг. За үлдсэн зарим нэг ажил хий гэсэн хүмүүсийн гэхэд дадлага энтер хийлгэж байгаа гэж өөрсдөө ашиг олоод хөөгөө явуулцдаг тохиолдлууд бий. Тийм. Энэ ерөөсөл олохын нэг юмыг тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд ямар ч хамаагүй аргаар ингэж урагшаа давших хүн чанараа гээсэн ажиллагаа байна шүү дээ. Монголд энэ бол улиг болсон зүйл. Төрийн ажил албан ч хүртэл тийм болсон. За ингэж байгаад юм хийсэн нэрээр дундаас нь итгэл удна гэж. Хүмүүст бол хийж байгаа юм шиг харагдж байгаа ч маш хямдхан зүйлээр гялцал зүйлүүтэйгээд тэрийг 10 дахин нуглаад авч байна. Тэрнийхээ 11-ийг даадаг лам бөөдөө ч юм өгчнө. Ингээл өөрсдөө хуурал амьдраад байдаг. Гэтэл энэ улс нь хөгжихгүй. Энэ улс нь өөдлөхгүй. Нэг илэг нэгтэй биш. Нэг өстөн дайшин шиг хувааж байгаа гүн үзэл санаанд учрна байна. Тийм байна. Тэрийг нь үргэлж өөрсдөд нь урайлж биднийг ингээд цатгаад өгчих. Шашин бурханд ханд. Тэгээд та нар аврагдана. Гэт дундаас нь бас юм сожоод байгааг ер нь анзаарч байна уу? Нөгөө шашин шүтлэгчин ард олныг нэгтгэх биш одоо талцуулдаг болоод байна. Эхнэр нөхрийн асуудалд хүртэл энэ асуудал шингэж орсон байна. Тэгтлээ гүн нүлээ үзүүлсэн байх шүү дээ. Нэгнээ гэмгүй байсан ч харааж өрөөж амьдарч байгаа амьдрал ер нь нийтээрээ л дорой амьдрахын шинж юм шүү дээ. Тэрний мууг үзнэ, энэний мууг үзнэ. Одоо бол нэг доош нь болгохыг л урьдчил болгодог болж. Нэг л их хил амтай бурхтууд. Гэхдээ яг бурхан шиг амьдардаг болов гэдэг нь сонирхолтой. Нэг эсрэгээрээ байдаг. Эсрэгээрээ байлгүй яах вэ? Тэр шүүж байгаа болгон ч өөрсдөө тодорхой хэмжээний асуудалтай болоод л тэрэнд анхаарж байгаа юм шүү дээ. Ямар нэгэн муу зүйлийн хил амны асуудал дээр дөрөөлж орж ирж байгаа бол тэр өөрөө асуудалтай хүн юм а гэж дүгнэж болно. Өөрөө яг тийм асуудалтай. Тэрэн дээр өөрөө жоохон хар тэмдгээ үлдээж хэдий юм хэлж хивж айлтгаад гарч байна. Мууг өдөөж. Тэрнээс тийм юм үзээгүй, тийм зүйлийг үйлдээгүй хүн хизээс тийм дээр овоордог юм шүү дээ. Тэр муу талын зүйлээс ийм зүйлээр оролдож яад юм байх уу да гэж. Хүн сайхан болохгүй яаж яхад ийм дээр гэхээр та нарын нийт харьцаж байгаа байдал бол өвөр төрөөний асуудал, хил амны асуудал, өөр юу гэдгийг үндэстэн хуваах талцлын асуудал дээр хямарж байна гэдэг нь өөрсдөд ч бас асуудал байна гэсэн үг. Тийм Яг тийм юм дээр татагдаж очдөг юм шүү дээ. Тэр садар самуу чөтгөр сүнстэй тохиолдсон явдал энэ төр гэл тийм сонсох дуртай байх чинь нэгээр та нар өөрсдөө сүнс чөтгөр альбинлэг тал руугаа шилжсэн байна гэсэн үг. Түүндээ эзэмдүүлсэн байна. Оюун бодол чинь идүүлсэн байна гэсэн үг юм шүү дээ. Тэгээд хамаарагдаад байдаг байх. Тэгээд би таны боос шүү гэсэн шиг юмаа бичиж үлдээдэг. Өөр бас нэг удмын хараалж чадах ч юм уу, удмын нэг тийм өвлийн үр гэх юм уу. Их тиймэрхүү юм бас байгаад идэв. Тэр нь ямар ч юм болов. Үүлийн үр гэхээр хийж ер нь хийж үлдсэн бол тэр хүн өөрөө л үүрэх ёстой доо. Тэр удамших гэхэд тийм үр хөвгтүүд нөлөөлөх боломжгүй гэдэг юм. маш Үүлийн үр гэдэг дээр бас нэг зүйл байж болно. Тэр муу үйлийг харж өссөн хүүхдүүд тэрийн даган дуурайж төлөвшсөн байж болох юм. Тэрэн дараа нь хүүхдэд нь бас л өөрөө үлгэрлээд ингэдгийн тэгдгийн гэж зааж өгснөөс үлж төлөвшснөөс үүдэж нэхэл ирж болно гэсэн үг. Тэрнээс яг жинхэнэ удмын хараал үлийн үр гэж байхгүй. Тэр үедээ л төлөгдөх ёстой. Зүг. Тэр хүмүүжлэр нь дамжаад хараална биш ч тийм биш үү. Тэгээ ахаал нэг. Танаа удам тэгж байгаа тэгсэн байна гэж бол энэ бас нэг буруу ойлголт байж болно.
тухайн хүн үйлцэн байхад ягаад үр хөвгт нь буруутай байдаг үлээ. Тийм шүү дээ. Шинээр сүнс ирж байна шүү дээ. Махан биетэйгээр заларж ирж байна. Гэтэл чиний аав чинь тийм нэхэл төлөөстэй, ээж чинь тийм үйлдэлтэй байсан учраас чи бас тийм байх ёстой гэж шаардаж болохгүй байх нэ. Маш өргөө цэвэр ирдэг байх нь. Тэгжээж үр хөвгөд огтож гарч ирдэг. Гэтэл харин дэрэгд нь үлгэрлээд буруу муухайгаа эцэг их нь өөртөө зааж өгөөд ингэж амьдрах ёстой гэдэг үйл яах вэ? Тэр хараал нь дараагийн хүндээ шилжиж байна гэсэн үг болно. Тэгээд тэр нь төлөвсөж аваад бусдад гайтай зүйл хийж байгаа дараагийн хүүхэдтэй бас зааж өгөх яах вэ? Яг л та нар баяр наадан болохоор хүүхдийн баяраар ч хамаагүй арх сархад уугаад агсан зодооно хийгээд байдаг хүмүүжлийн ажил эрхэлдэг шүү дээ. Ямар ч баяр байсан архиталт байдаг. Энэ нь үүлийн үрээ биш. Хүүхдүүдэд та нар буруу хүмүүжүүл, буруу үлгэрэл үзүүлээд тэр хүүхдүүд чинь том болоод дахиад хүүхдтэд тийм арга хэмжээ авна гэсэн үг юм. Тэгэхээр лам бөөнөр чинь нөгөө нэг танай удамд чинь тийм хараалж чаддаг байна гэл бас нэг тиймэрхүү үйл их байгаад байгаа болтой идэв шүү дээ. Тэгэхээр бид нар худлаа юм тий. Боломжгүй. Тэр хүн бол одоо өөрийнхөө одоо би жишээлх юм бол одоо маш их тийм ан гөрөө хийдэг те хүн байлаа гэж бодох чинь би л үлээ өөрнөхөөс миний хүүхдүүд бол тэр үлийг бол одоо өөрөхгүй байл гэсэн үг байна. Өөр алавгүй. Хэрвээ чи ан гөрөөцөн байлаа гэхэд хүүхдэд дагуулад ан гөрөө хийгээд байвал яах вэ? Тэр дамжиж болно. Тэгж болох нь тийм байна. Тэр одоо олсон орлогоор нь хүүхдүүдэд тижээвэл яах вэ? Одоо тэр муу зүйл. Мэдээж төлөөсийн төлөөлнө. Тийм байдлаар нэг энерги гэсэн. Энергийн гэдэг зүйл чинь болж байгаа юм шүү дээ. Тийм Буруу байна. аргаар олсон зүйл тэрийг хүүхдтэй өглөөхэд тэр буруу юмар нь л идэж ууж харж өсөж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хараалыг үүрлцэх боломжтой байдаг юм. Яг нэг 11 нэг босд хүмүүст ингэж тарааж өгдөг ажиллах юм биш үү? Энэ сүүлийн үед яг төрөний хэлдэг чинь хүүхдүүд ялангуяа тийм чөтгөрлөг юм үздэг. Дээрээс нь ингээд хүмүүсийг хараад бид нэр бол ингээд ер нь бол хоёр багтцсан. Зарим хүмүүсийг харж байгаа үнэхээр нэг гэрэл гэгээлэг одоо бид нар ингээд нэг сэтгэл санааны хувьд дээрээс нь улс орноо одоо ийм байлах эсгүй гэдэг үднээсээ одоо нөө өөдөлж дэвшхийн оюун санаагаа хөгжүүлэх талаар ингэж нэг хэсэг нь бол ингээд тэр тал руугаа ингэж юу яаж чинь хөгжсөн зүйлийг үзэж чинь хоёрдугаар хэсэг нь болохоор бол ерөөс ингээд нийгэмд одоо бол ямар их муу муухай зүйл болдгоо тэр нь тэгээ ийм нээлттэй болт ингээд энд тийм болж гээд мэдээлэлдэг. Тэгээ тэрийг үзээл ингээд энд тийм ховж юу үзээл гэдэг бүр тэрүүгээр ингээд байдаг хүмүүс бүр нэхдэд байдаг юм уу гэмээр анзаархаар байдаг. Тэгээл тэр нь яг хоол шиг оюуны хоол шиг тархины хоол шиг ингээд нэг тийм юм л ингээд ховж юу сонсч бол нэг сайхан болоод идэх юм уу юм шиг нэг тийм юм ингээд харахаар бидний одоо ингээд гиз одоо нөө ходоод гиз сүлсдэг шиг оюун санаа ингээд цаанаас бас цангаж бүр ингээд илт ингээд цангаад байгаа юм гэмээр тгий санагдаад байдаг. Тэр бас ингээд энэ цаг үетэй холбоотой юм. Цаг үе захирагдж байгаа бол төлөвсөн хүн гэж байхгүй гэсэн үг шүү дээ. Муу цаг үеийн нөхцөл байдал хүрээлж авахаар л хүмүүс тэрийн дагаад байвал яах вэ? Төлөвшөөгүй байх гэсэн үг. Хүн чинь тогтсон өөрийн үзэл, өөрийн барьсан баримтлах ёс зайг дэгтэй байх хэрэгтэй. Тэгэхгүй л нийтэн тийм байгавал бүгдээрээ хэлцүүл буруугүй гэсэн шиг бүгд буруу юм хийж байгаа бол дагаад би буруу байх хэрэгтэй гэж болохгүй байх юм шүү дээ. Үнэхээр хоёр хуваагдсан гэхээсээ олон ч байж болно. Тийм дотроо бол олон байна. Тэр гэр бүлийн амьдралыг та нар үзээгүй учраас гаднаа гялан цаг байж болно. Гэхдээ дотроо юу болж байгааг хэн ч мэдэхгүй. Магадгүй тийм дүрийг эсгэж харуулах гэж хичээдэг ч байж болно шүү дээ. Тэгэхээр хараал гэдэг зүйл ийм хүчтэй. Тэр муу бодлыг гэх юм одоо ерөөсөө ер нь бол ингээд яг нь бидний ажил амьдрал дээр ингээд байхад бол хамгийн арга залтай худлаа хүн хамаагүй зүгээр л юу ч хамаагүй ярьж чаддаг тийм ээ хүнийг яаж чаддаг худалч тийм хүмүүс л амжилтанд хүрээд ийнү гэж зүгээр ажиглагддаг тэр ч үнэн баг.
Тэр хүн амаар ярихаас илүү хийж бүтээсэн зүйлтэй байх хэрэгтэй шүү дээ. Та нар тийм байх. биш аманд нь Бид нар бол аманд нь одоо итгэж тэгээ сонгодог шүү дээ хүмүүсээ. Сонгоцсон шүү дээ. Энэстэй сайхан ярьж гин, үнэ ярьж гин, бид нар үнэхээр юм хэцүү байгаа сайжруулна гэж нэг л одоо удахгүй тийм сонгуулж эхэлнэ. Хүс гаргахгүй ээжж хүн жаргахыг хүсдэг. Энэ бол залхуу байдал. Үүнийг ч нөгөө хэд нь сайн ашигладаг байх нь шүү дээ. За тэгвэл удмын жатга гэдэг зүйл байдгүй юм байна. Харин буруу аргаар амьдэрсэн муу зүйлсийнхээ эрчмийг үр хүүхдэд хижээж тэтгээд байвал яах вэ? Тэрний одоо муу нэрэг нь үйлдэл, муу үйлдэлээр олсон зоос мөнгийг тэр хүүхэд хоол болгож идэж нүдэрээ харж байгаа. Тэгэхээр ирээдүйд ямар хүн болох вэ? Муул хүн болох. Дөөрэх гэж үзнэ. Тэгээ хүүхэдтэй дахиад зааж өгнө. Тэгэхээр яг бас үлийн үүр гэж ярьж болохгүй байх нэ дээ. тийм байна. Яг үлийн үүр бол биш юм байна. Тийм байна. Муу нэр зүгээр одоогийн амьдлаа өөрийнхөө ингээл гай зовлонгоо нэг тогоон дотроо л алалцаад байдаг. Та нарыг хүүхэд байхад баяр наадан болон дандаа л архиталт байдаг байсан шүү дээ. Тийм үү? Одоо ч гэсэн амралтанд явал архитектур ядраад ирдэг шүү дээ. За тэр залгамжийн та нар авцсан. Нөө нэг жоохон 5 Тэгвэл наснуудаас та нарын аав ээжийн бас аав ээж нь бас л ингэж уудаг байсан байж таарна. Энэ мэтэр архины ёс гэхэд хүртэл далимдуулдаг. Дээрээс нь тэгэл хэрүүл зодоон бүгдийг ингээл та нар нүдэрээ харж хүүхд байхдаа мэдэрсэн. Том болоод яг тэд эцэг эхийгээ дөөрэж эхэлдэг. Арх уудаг, огсон согтоо тавьдаг, зодос нүддэг. Шашин гэдгээсээ илүү баг архины ёс зүй гэдэг юмчил та нарын толгойд маш сайн байгаа да. Үнэксэнэ нөгөө нэг тиймэрхүү бэр гоох ч юм уу үйл ажиллагаан дээр ингээд хэд хэдий арга авцныг нэг хараад эн чинь ингээд юм сонио болохгүй гэд нэг шүмжэлтэй хэлсэн чинь бид нар ямар нэг арх уудаг штэ ганц баг арх уудаг өдөр ингэж 27 ухаан юм ярьж. Тэгээ би авир шокнд ороод за цаа. Арх гэдгийн үүсэл нь ерөөсөө тэр юм шүү дээ. Ямар нэг зүйлийг муутгаж, эсгэж байж бий болдог зүйл шүү дээ. Тэрийг уусах хүн угаас яах вэ? Муудна, иснэ, ухаан санаа нь галзуурна. Гэл бодчих. Нэрэл тийм. унд орч. Иснэ гэдэг чинь муудна гэсэн үг үстэй. Тийм. Тэгэхээр тийм эсэх төрлийн зүйл. За одоо сүүлдээ эн чинь нэрэх болоо явцсан уу? Сүүлийн Тийм. технологи нөгжөд. Тэгэхэд өвөө сүүлийн үед одоо бид нар ингээл дотроо алалцаад идэг сүүлийн үед одоо нөгөө нэг их гүрнүүд ч хоорондоо ер нь ямар нэгэн одоо аюулх юм шиг идэр боллоо гэж бодоход өөр улс үндэстэн рүүгээ гүйлэгдэх ч юм уу одоо тиймэрхүү зүйл одоо Америк хятадууд хооронд өдөр ер нь айгүй хажиглагдаад гэх юм уу далдуур ингээд болдог болчихсон. Монгол жил болгон л Монголыг мөхөөсэй гэж жатга ирдэг. Миний өвгдөө эцэг эзэлж хүчрхийлж байсан юм чинь гээл бахан юмнууд ирээл Монгол бүсгүүчүүдийг шохоорхож ирдэг нь нууц биш шүү дээ. Ядаж хорцол өшөөгөө авч яах гэсэн тэмдэг шүү дээ. Тийм. Чадхаараа. Сонсцоо. Нэрээ гадаад хүмүүстэй ярихад их тийм санаа бүр цаанаас нэг өндөртэй нэг дургуур ихтэй байхгүй. За бас нөлөөг нь мэддэг л юм байна. Тийм тал хээр газар чинь тэд угаасаа хашигдсан хүмүүс. Тийм эрхчлөөтэй газар гэдэг ямиг ойлгож мэдрэхчгүй. Тусгай даалгавартайгаар л ирэх боломжтой. Өс хонцонго авах гэж. Ер нь та нарыг мөхөөсэй гэж маш олон үндэстнүүд залбирдаг юм шиг өдрөө болгон. Бүр тусгай жатгачтай хүртэл илгээдэг. Бид нар хүчтэй байх хэрэгтэй. Дандаа нэг тэгэл эмэгтэй хүмүүсний олон байдаг газар юм л. За тэр залуу үеийн гэхэд сайн ажигласан байна.
Үнэхээр тийм зон үлээр за харь үнтэйгээ тэгээ нөслөө гэж бод. Тэр үеэс тэр эмэгтэй удмын өвгд ийцэн хүч алга болох болно. Шууд холбоонд тасрах гэсэн үг үү? Нэгэн тийм шүү дээ. Өш хонзонгаа аваад Нүүр боруулж тэ өвдөд. хааж өгч байна. Нөгөө нэг үг өгдөө штэ төр ариун бол эмэс ариун бол төр ариунчлал юу лээ? Охид ариун бол юм. Улс ариунчлал. Гэхдээ одоо энэ зүйлийн цусны үзэл та нарт нэг их шаардлагатай биш баг. Яаж хийж байгаа бол мөнгөтэй болох нь та нарын чухал болсон. Тийм байлээ. Гэхдээ яаж чадарсан гэж хэлэх гэхээр бас эрчүүд нь асуудал байна. Аль алиндаа байдаг. За. Тэгээ одоо энэ түүхэн зургуудыг үзээд байхад бол одоо тэр 100-аад жилийн өмнөх зургууд байна. Тэгээл ингээ харж байхад бол ингээ эсхий гэртээ цагаан бүрээс мөсч явахгүй тий. Тим гэртээ ингээ ноорхоо хувцастайгаа ингээ инээмсэглэл гэрийн гадна зураг авахулж ирсэн. Тэгээ ингээ Монгол улстай бид нэр эзэн шүү гэдэг ингээ харагдчихэдэг. Тэднийг харахаар ингээ тэднийг хараад ингээ одоо өөрсдөө харахаар харьцуулахад бол тэднийг гадна үзмжээрээ бол тэднээс бид нар хавь ил болцсон боловч дотоод сэтгэл зүй тэр их оронч үзэл тэр альва зүйлд ингээд өргөн дэлгэрс тийм сайхан сэтгэлээр хандж байгаа хандлага энэ төр гээд юм харьцуулах юм бол бид нар бол гаднаа гяланцаг дотроо паланцаг гэдэг шиг л тийм өөрөө болж ивэл их орон юм их орон гэж юу яриад байгаа наадах чинь тэгэл надад болчихно гэсэн тийм би одоо энэ их орон юу хийж чадах юм гэд өөрсдөө голсон ер нь нэг тиймэрхүү үе хөгжиж үүсч байна. Одоо бид нар маань одоо яаж энэ бодлоо засах яаж Та нар тэгэл дасаар байна шүү дээ. Тог нь байхгүй дасч байна. За нэмээд төлс нь байхгүй болсон. Төмөрүүлгүүд нь юм байхгүй болсон. Дасч байна. дассан. Татврын нэмсэн дасч байна. Та нар баян байна. Бид нар хүлэн зөвшөөрөд байдаг нэр. Хангалттай баян байгаа учраас л юм дуурахгүй байгаа. Удахгүй ходоод нь ч ороод ирэхээр яг босч болох юм. Гэхдээ хэдэн ор өгч вэ гэдэг нь баг бүгдээрээ шахуугаар өгчүүд. Буруу аргаар олзолдог. Тийм учраас ер нь бол босч тэмцэнэ гэж байхгүй дээ. Нэргүүл таар. Болохгүй. Одоо тэр үе чинь дөнгөж саяхаа өнгөрөөч байж шүү дээ. Тэгэж дайсны олзуулж болохгүй. Та нарыг мөхөөсөө гэж өдрө болгон залбирдаг харийн үндэстнүүд зөндөө байна. Хамгийн түрүүнд ядаж өстнүүдийг чинь нэрэгчгээд дараа нь бол тухтайхан үзэж болох мэт. Тэгэхдээ гайгаа идэлж байна шүү дээ. Одоо энэ тэмдгүүл ирэх мэдлээ булаацалдаа дайтж байна. Нэг нь ислам шашинтай, нөгөөх нь христийн гэл энэ хоёр чинь 70 талаасаа бас тэгэл ол зомгийн идс улцсан тэр ойрох дорнд гэдэг чинь байлдаа л байна. Хойд хөрсчин байлцаар л байна. Ямар та нарт төлсийг чинь олгож өгөхийн тулд хойд хөрсийг чинь дайнд ялуулах ёстой гэж үү? Үгүй. Болохгүй. Хамгийн гол нь та нар өөрсдийн хийж бүтээх зүйлсээ харьд өгсөний гор нь бүх баялаг юмцэн дотор нь байна. Зүгээр л хийх дурггүй. Тэгчээ гаднаас бэлий юм авах гэж улаарад байна шүү дээ. Удахгүй та нар энэний аимшигтай зүйлийг энэ бол зөвхөн эхлэл байх болно. Удахгүй хөрс дэлхийг хөрвөж хөвчин улстай айтгал болно. Тэр үе та нар өөрсдийнхөө хийж бүтээснээр л аж төрж амьд үлдэх ёстой юм байна гэдгийг ясмахаар ухаарах болно. Одоо цаг нь болоогүй байна. Та нар энэ тэндээсээ тийм гуйж л бай. Тэ 5 мал маань л амьд орох юм байна да. Та нар удахгүй буцаад морой ундаг болно. Буцаад алхдаг болно. Мөрнүүд нь жижиг юм болцоо. Тэр яах вэ? Болохгүй нэг нэг унаа явахгүй. Их хаан морилж их төсмөл явж байна гэхэд тэгэл
Ус төрчт нь явах те хүнээр нь ингээд тэрэгэн дээр төрөөл явах. хүн тэрэг гэдэг шиг л юм шүү дээ. Мөрөн дээр ингээд Тийм болноо удахгүй. тэгэхээр өвөө заавал тийм үеийг ирж ижил хүмүүс ухаарах юм уу? Тэрнээс өмнө одоо ингээд дотроо л ингээд алалцаад баймааргүй нэг жоохон Эхлээд эв нэгдэлтэй бол төөрөгдлөө бол. Дараа нь бидэнд алт мөнгө зэс бүх зүйлс нь байна. Яга гадныхын зөөдөг. Бид нар өөрсдөө юм хийж бүтээе. Одоо гадныхныг хард суухаа болъё гэд урьдчилан сэргийлэх хэрэгтэй болох хэрэгтэй байна. Одоо чинь төмөр хөлгийнхөө юмыг өөрсдөө нэрээд бий болгоод хүртээмжээ нэмэгдүүлэе гэх мэт. Харин тийм. Тэгэхгүй та нарт харийнханд өглөөгөө та харийнхан чинь буцаага боловсруулаад өгч байгаа юм уу? Гүү. Үнтэй өгч. Газрын тос бол хангалттай л байгаа шүү дээ. Энэ мэтээр яга саад болов. Нэг залуу ингээд нэрэд түлш хийж болдсон байх гэсэн тэр ч бараг үхсэн байхаа. Тийм нэг тиймэр хүмүүсийг шууд нэг чимээг бол. Цорггүй нэг 2 цагтаагаа явуулаад алуулаа зөөр яадг. Гэмт хэрэгтэн гэхээс илүү төрийн албат нь өөртөө тушаал аваад хүн хөнөөдөг болсон цаг шүү дээ. Өнөөдөр нэг өнөөх хэрэг гарлаа гэж бодоход тиймэр хүмүүс нь энэ юу болов гэд хамгаалмаар юм тэгсэн чинь баг өөрсдөө очиод халаад. Цагдаа гэдэг бол ерөөсөө цалинтай бие хамгаалагч болцоход байна. Монголд байгаа цэргээс нь хэд дахин илүү л байгаа бах. Аха. Төрийн тушаал гэдэг бол төр төмнө гэсэн хүсэл зорилго юм. Тэрнээс зүгээр нэг дарга сэтэртэн тушаал өглөө гэхээр зааг үүсгэх гэж бол чи цагдаач биш, цэрэгч биш. Чи бол хинч биш. Зүгээр л тэнэг амьтан. Ингэж л хэлий. Тийм албыг хийж байгаа хүн хамгийн түрүүнд төр улс төмөн олно гэх хатуу дайчин чанартай байх ёстой болохоос цалингаасаа болж боорлуулж ард олноо дарангуйлах юмд оролцож байгаа бол чи бол ялаа идэх нэг юм гэсэн үг. Доош тийм болцсон байна. одоо ерөөсөө яг 100% тийм зүйлтэл үйлчилж байгаа шүү дээ цагдаа нар ч. Хохнэ өөртөө явах гэж тийм амьдралыг сонгосон юм. Дээдсүүд төрөлжилдэг. Тэд нар дээдс биш, тэд бол овирчд. Нэг бол ингээд нөгөө Дээдс таргуулын гэдэг чинь бид нар байна. Тийм байна. Юун дээшээ өргөмжилдэг. Нэг хил давж гарсан гахаа урж явсан гуйлагчд шүү дээ уулна. Бүгд тэр яг тийм үү? Сэргэлэн гуйлагчд шүү дээ. Сэргэлэн цалинтай худалч. Өн дээр нь шашныхан нэмэгч гсэн алтан торгон дээр омбож байгаа үз. Гэхдээ нэргүүл таарна гэж болохгүй байх лээ. Жохон хүлээ. Энэ мэтийн гам шиг эхлээд халаасыг чинь тэмдрэх болно. Амин тулгаас нь илүү эхлээд халаасын тэмдрэх хэрэгтэй. Халаас нь хоосроод ирэх, дараа нь өссөж үзэх хэрэгтэй. Тэгээд бид буруу амьдарч байна гэдгээ дор бүрнээ ойлгох бол. тэр одоо буруу амьдэрсэн гарууд нь ингээд хөгшрөөл ингэ чинь хамаг ингээд үр хүмүүс нь бид нар байгаад байгаа байхгүй юу ерөөсөө. Та нар ч нэг гурил будаанаас улсаа зарчих хүмүүс шүү дээ. Яана. Нэг 2 шил арих 20 заас. За нэг шуудаа гурилаар бол саналаа хөдөлдөг хүмүүс хол явахгүй. Энэ жил нэр ямар нэг сонгуулаа болов. Дараа жил ерөнхийлөгчийн сонгуул байгаа шүү дээ. Дахиад юм агууртай сууцсан. Ой сонгуул Нөгөө дарамнаа нь өөрсдийнхөө зурагтай аягийг өгөнгөт баялаад буу юм болоод. сонгуулийн ажиллагаа чи яг он гарангууд эхэлсэн шүү дээ баг гихнээс. Тийм. Гэтэ сайн Өөртөө мэдээ. Та нар нэг хэсэгтэй л хэлэхтэй. Тэгээ болохгүй бол байхгүйсэн дээ. Гэхдээ баг багаар. Энэ хорвоог там болгосон бол өөртөө эхлээд бас тамлагдаж үзэх хэрэгтэй шүү дээ. Шууд амархан гэж өхүүлнэ гэж байхгүй. Амьдараа эхлэх хатан дараа нь тэрний дараа жинхэнэ тамдаа очино.
Бэлтгэл болох юм аа. Гэхдээ одоо ийм амар юм яриад яах вэ? Тэр үедээ болно юм. Одоогоор дөнгөж эхэлж байна. Оюун бодолтой хүмүүс хийж бүтэе гэсэн хүмүүс бол энэ байдлыг эерэг болгож чадна. Харин залбирахаас өөр юм чадахгүй бусдад найдагсад бол нэг нэгнээ идэл дуусгах болно. Хүнийг хүнээр нь ингэж л цөөлдөг юм шүү дээ. Ер нь ингээ харахад хийж бүтээе гэсэн тиймэрхүү хүмүүс нь энэ тэнд яг ингээ ганцаардлын байдалтай гониг тавтцсан. Тиймэрхүү хүмүүс яаж бие бинийг ингээ олоод яг ингээ зөв зүйлийнхаа төлөө явах хэрэгтэй юм бол нөгөө хэд нь устж байж л тэр хүмүүс биенээ олно шүү дээ. Дунд нь ингээд амар олон юмны дунд 10 тутмын нэг нь зөвийг сэтгэж байсан ч нөгөө 9 нь боорлоод ганцаар дуулаад байгаа. Гэхдээ энийг бас хүлээж байгаа хүмүүс байгаа гэдгийг та нар мэдэх хэрэгтэй байна. Эндээс тодорхой хэмжээний ихнүүд нь зайлаад өгөхөд өгчих юм бол бид ингэхэд билэн гэсэн хүмүүс чимээг өгөн суугаад л байгаа. Хамгийн цэвэрхэн аргаар алах барил бол вакцин юм шүү дээ. Одоо биш ээ. Ядаж 27 он дуусаадаг. Тэр үеэр хор итгэвчих болно. 28 оноос уу? Дуусна гэхээр зөгнөлийн үед дуусч ижил гэж хэлдэг. Нөгөө хорины төвчүүлэхгүй байх боломж байгаа болов уу? Танай Чингис хаан ч тэнгэрээс бууж ирвэл яах вэ? Итгэвчихгүй байх юм. Харин бууж ирэхгүй байвал хор итгэвчих болно. Тэгэхээр одоогийнхэн чинь ингээ нөгөө нэг тамийн тоогоо шиг хэнийг нэгээ сайвах юм бол хатаархаад байгаа юм чинь манайхан ч өөр алчих юм шүү. Тэгэхээр энэ хүмүүс яг ухаантай болох хэрэгтэй байгаа даа. Харин тийм юмнууд байгальд ирээдүйд хэрэггүй гэдгийг та нар ерөөсөө ойлгохгүй. Тийм хүмүүс олон байх тусмаа ирээдүйд гай болно гэдгийг бүгд мэднэ. Тийм. Тэнгэр газар уул усны эзэд өөр босод хөгжиж байгаа улс үндэстнүүд гэд бүгд мэдж байгаа. Ийм адгийн дорой сэтгэлгээтэй байвал мөхсөн дээр гэсэн бодолтой байгаа шүү дээ. Дэмжээ дэрэгдээ авч яваад байвал хожим gaйл болно гэдгээ мэднэ гэсэн үг. Тэглээд шинэ ирний шалгалт явагдаж байна. Та нар энэ хിവэрээ бол ер нь тэнцэхгүй шүү. Харамсалтай юм те энэ олон жил 2 гүрний ард ингээд дэлхийн бараг 2 гүрэн байлгаа 20-30 гүрэнч бутарна. 2 гүрний ард энэ ингээд дэлхийн бараг гүйслийн цэг дээр нь юм гоё газар нутаг дээр амьдарч исэн мөхөн ачилтэй. Тэр бол та нарын арчаатай байх эсгээс хамаарна. Өгдөөцүүч нь хийхээ хийсэн. Хангалттай шагналаа аваад хийж бүтээхээ золиослоход ард нь гарсан. Түүх та нар руу шилжсэн харин та нар түүхийг авч явахыг хүсэхгүйгээр нэг бол харийн дагуур болъё. Бид бол инги зүхтай боли айж байна гэсээр өдөр хоногийг өнгөрөөж байна шүү дээ. Нэг л их Монголдо хайртай хүмүүс гэхдээ яг яаж хайрлаад байгаа нь ойлгомжгүй байгаа. Модоо тастаж хайрладаг, ухаж хайрладаг. Хулгайн зоосоор аж төрдөг, хуурмаг арга барилаар нэгнээ залдаж амьдэрдэг. Тэгээд би Монголдо хайртай гэдэг юм шүү дээ. Би хамаагүй олохоо олоод миний хүүхдүүд затгалан байвал гэсээр та нар хүүхдүүдээ буруу үлгэр дуурайл үзүүлсэн. Одоо хүүхдүүд чинь дахиад нэг ирээдүйн хулгайч нар болно. Гэхдээ хулгай ихийн тулд баг Монгол дотроос хулгайч чадхааргүй болно. Яагаад гэвэл одоо цагийнх нь бүгдийн цөлмүүд идчих учраас хүүхдтэй ч юм үлдээхгүй хулгайлсан. ямар сони хүүхдэж харилдаг. Хотод нь улчвал тэр хүүхэд суухт хэрэг байна уу? Өчигдөр Монгол баяа болно л гэж бол баялаг бас дуустдаг юм шүү дээ. Юм сайхан амьдрах. Энэ газар чинь цагаа толвол догшорхоо орвол ширүүн газар. Үнэхээр сайхан газар байсан бол хизээний энэ дэлхийн бүх ард түмнүүд чинь шаваад та нартай та наргүй хэдэн 10 тэрбум болчихгүй юу?
маш догшин хэрцгий газар учраас л энд таруу цөөн хүмүүсэнд хэсэж үлдсэн юм шүү дээ. Тэгээд хүмүүс нэг боломжтой болохоор Монгол гэрн хүртэл газар шилгэлээ тар зунлаа маш хурдан аваа зугтагаад нүгэд өөр газар барих зохион байгуулалттай байдаг юм. Үер боллоо, хаягаа суулаа, нөгөөх нь шууд нэвтрээд урагшаага урсаагаараа авчихна. Тийхгүй. Өвөн жоохон халаад буруу юм ярьж байж гэж ойлгогдож болно. Гэхдээ ирээдүйд заавал биелнэ. Нэг удахгүй баг. Одоо бол нар нь бол та нарыг өстой сайн харж байгаа. Хүмүүс галзуурлын ирмэгт тулж хоорондоо байлдаж байгаа. Уул зомгоо булаалдаж. Хэн өрснө нь амьд үлдэнэ гэдэг тэмцээн явагдаад байна. Юун та нарыг бодох мантай. Энэ байтхаагаас гадна их юм болно. Зүгээр л хар, үз, сонирх биш л. Яа зөвөө найлдах юм болжээ. Илүү яриад ивэл өглөө болох шинжтэй.